та бүхэндээ энэхүү намрын чуулганаар өргөн барих хуулиа та бүхэндээ танилцуулъя. Байгалийн баялагын ашиглалтанд иргэдийг мэдгэрхээр хангах дээр бид нэр хэрхэн ажиллах ёстой вэ? За бүгдээрээ эхлээд үндсэн хуультай танилцах ёстой болно. За яг одоо миний гарт Монгол улсын үндсэн хууль байна. За энэ үндсэн хуулийн 6 дугаар зүйл. За тэр дундаа 6-гийн 2 дээр байгалийн баялагтай холбоотой хамгийн чухал үндсэн ер нь бол 4 агуулга бүхий заалт байгаа. За та бүхэн дэлгэцэн дээр харж байна. Монгол улсын үндсэн хууль 6 дугаар зүйлийн 2 дугаар хэсэг. Газрын хөвлий түүний баялаг нэгсэндээ төрийн нийтийн өмч гэж бид хүн заасан байдаг. Тэгэхээр энэ газрын доор байгаа алт, зис, нүүрс, газрын тос. Энэ бол бүгдээрээ ард түмний өмч юмаа гэж бид нар үндсэн хуулиараа нэгдүгээрт туугалсан байна. Хоёрдугаарт энэ газрын хөвлөгийн баялагын үр өгөөжийг бид нар үндэсний баялагын сандаа төвлөрүүлж тэгш шударга хойрлно гэсэн 2 дугаар зарчмыг бид нар үндсэн хуулийн 6-гийн 2-т тусгасан байна. Гуравдугаарт газрын баялагыг ашиглахад байгаль орчинд нөлөөтэй захиран зарцуулалт бүхий зүйл дээр иргэд нэгсэндээ тэр иргэд маань ард түмэн маань мэдгэрхээр хангагдах ёстой гэсэн үндсэн 3 дахь хугацааныг энэ 6-гийн 2 дээр суулгаж өгсөн байгаа. 4-р үндсэн хамгийн бас нэг чухал зүйл бол стратегийн ач холбогдол бүхий ордыг бид хүн товчхоноор бол стратегийн орд гэж хэлж байгаа. Стратегийн ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд тулгуурлан түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох гэсэн зарчмыг биелүүлнэ гэсэн ийм 4 үндсэн зүйлийг бид нар үндсэн хуулийн 6-гийн 2-т тусгаж өгсөн байдаг. Хамгийн сүүлд бол 2019 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ 6-гийн 2 заалтууд маань одоо туссан. Тэгэхээр энэ 6-гийн 2-т заалтуудаас та бүхний өнөөдөр бидний амьдрал дээр ялангуяа Монгол улс маань байгалийн баялагыг ашиглаж ард түмэндээ хойрлох тал дээр хідэн биелж байгаа гэж та бодож байна. Тэгэхээр энэ бүтэн агуулгаараа өнөөдөр хүртэл хэрэгжихгүй байгаагаас шалтгаалаад өнөөдрийн бидний тулгамдж байгаа асуудлууд дэлгэрч харж байгаа. Бид хүн асуудлуудыг ярих юм бол нүүрсний хулгай байна. Хөгжлийн банкны асуудлууд байна. Эрдэнэтийг дурдах ёстой. Сайлын үнэ ер нь бол хугацаанаас гарлаа гэтэл дараа нь 100 жилийн нөөцтэй дараагийн одоо Монгол улсыг дахиад 100 жилд хижээх том орд болж гарч ирснийг бид хүн бас харж байна. Хамгийн сүүлд нь бол бас мэдээж оюу толгой гэх мэтчлэн. Тэгэхээр энэ ард түмний өмч гэгдэх газрын доорх баялагийг бид хүн ашиглаад ард түмнийг мэдгэрхээр хангаж чадсан уу? Энэний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг эргэцсэн орчныг бид нар өнөөдөр бүрдүүлж чадсан байна уу? Энэ асуултын тэмдэг одоо хүртэл хэвээр байна. Тийм ч учраас бид нар асуудал болгон гараад хин нэгэн хянан шалгах төр хороо байгуулж асуудлыг дэлбэлж гарч ирээд дөнгөж ойлгодог биш, дараагийн томоохон ордууд илэрч дараагийн томоохон баялаг зөв ашиглагдаад ард түмэндээ өгөөжөө оролцогч тал бүрдээ одоо очдог энэ механизмыг бид нар үндсэн хуулийнхаа энэ олгосон эрхийн хүрээнд эргэцсэн орчныг бүрдүүлэх цаг нь болж байгаа гэж бид хүн харж байгаа. Та бүхэн санаж байгаа бол жил хүрэхгүй өмнө тэр дунд стратегийн ордын магадгүй хамгийн сор болсон оюу толгойн орд дээр хянан шалгах төр хороо байгуулагдсан. Нийлэлтэй сонсголыг зохион байгуулсан байна. Оюу толгойн энэхүү том одоо Монголын том стратегийн орд дээр нээлттэй сонсгол болсноороо үзэгч та бүхэн ард иргэд маань бүгдээрээ нэгдсэн ойлголтыг авсан байгаа. Тэгэхээр энээс өнөөдөр бид нар гээд бараг 8 сарын дараа дүгнээд үцгэд ерөөсөө 2хан зүйл харагдаж байгаа. Нэгдүгээр бид нар эндээс юу ойлгосон бэ гэх юм бол энэ 17 жилийн турших тэр их мэдээлэл бид нар нотлох баримтын хүрээнд цуглуулсан байгаа. 28 төрлийн байгууллагуудаар бүгдээрээ ингэж тараагдаж байршсан. Тэр нотлох баримтын хүрээнд бидний цуглуулсан 92,000 орчим нотлох баримт буюу одоо мэдээлэл маань дийлэнхэн нууцын тамхтай байсан байгаа. 51,061 хуудас нууцын тамхтай одоо хүртэл байна. Ил болсон ил тод мэдээлэл нь бол 41,400 хуудас мэдээлэл бол өнөөдөр ил тод болж парламент цэгийн дээр олон нийт бүгд үзээд даунлоод хийж авч явах боломжтой болсон байна. Тэгэхээр мэдээлэл бол ил тод огт болоогүй байна.
Мэдээллийн энэ өдөр шөнөшиг тэнцвэргүй байдлаас өнөөдөр бидний асуудал 17 жилийн туршид гаарч иржээ гэдгийг бид нэр бүгдээрээ ойлголоо. Үндсэн хуулиараа ард түмний өмчгчтэй. Үндсэн хуулиар олгосон тэр эрх нь өнөөдөр одоо ноцтой зөрчигдөж ирсээр бид нар өнөөдрийн энэ одоо оролцогч талуудын хоорондын асуудал, үйл ойлголцол бүх асуудлууд эндээс урган гарсан байна. Тэгээ ер нь хаалттай хаалганы цаанд болсон зүйл болгон дээр асуудал гарсан. Хаалттай хаалганы цаанд олгосон боловсролын зээлийн сан дандаа дарга нарын хүүхдүүд байсан. Хаалттай хаалганы цаанд зурагдсан нүүрсний гэрээ дандаа хулгайн гэрээ болж таарсан. Хаалттай хаалганы цаанд хөгжлийн банкны тузын хуваарлтан дээр бас бүүн асуудлууд үүснийг бид нар бүгдээр ойлгосон. Тэгэхээр оюу толгой дээр ч гэсэн маш их мэдээлэл одоо хүртэл өдөр шинжиг мэдээллийн тэнцвэргүй бус байдал ил тод биш хэвээрээ байна. За хоёрдугаарт 17 жилийн дараах энэ бид бүхэн одоо энэ мэдээллийн тайлагнал нь нэгсэндөө нээлттэй сонсголоор шийдвэр гаргагчид бүгдээрээ ирж өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж за үүний хүрээнд 103 дугаар тогтоолыг баталсан. Тэгэхээр энэ 17 жилийн туршид оюу толгой Монгол улсын хамгийн том сор болсон стратегийн орд байсан уу? Байсан. Үндсэн хуулиа бид нэр 6-гийн 2-оо баталсан байсан уу? Байсан. Гэхдээ ямар ч тайлагнал явахгүй 17 жил одоо явжтай 17 жилийн эсвэлтгүй явсныг бид нар нээлттэй сонсголын хүрээнд ойлгосон. Тэгэхээр энэ хоёр асуудлыг бид нэр засах ёстой. Энэ асуудлыг засна гэдэг бол дараагийн оюу толгой гарч ирэхэд бид нар дахиж ийм асуудал үүсэхгүйгээр анхнаас нь илүү ил тод нээлттэй тайлагналтаа явуулах ёстой гэсэн. Тэгэхээр үүнээс оюу толгоогоос нэгсэндөө энэ сонсголын хүрээнд хоёр одоо маш энгийн дүгнэлтийг хийж болохоор байгаа. Нэгдүгээрт энэ мэдээллийн ил тод бус байдал өнөөдрийн энэхүү асуудалд дагуулжээ. За хоёрдугаарт 34%-ийг Монгол улс эзэмшдэг буюу 34% Монголын одоо ард түмний одоо хууль ёсны өмч хэвээр байдаг. Гэтэл энэ тайлагнал тэр ард түмний өмчийг хэрхэн захин зарцуулж байгааг буцаад тэр иргэдэд нь улсын хурлд нь тайлагнал одоо хүртэл явахгүй байсаар иржээ. Тэгэхээр энэ хоёр зүйлийг бид нар шийдэх ёстой. Олон улсын жишээг бол маш ойлгомжтой. Олон улс яг л нээлттэй компани гадаадын Нью-Йоркийн байна уу, Лондонгийн байна уу, Нью-Йорк, Хонконгийн байна уу, хөрөнгийн бирждээр нээлттэй компаниуд жил болгон тэр битгийг л хагас жил болгон тэр битгийг л уйлрал болгон хувьцаа эзэмшигчтэй нээлттэй тайлагнаж тэдний хөрөнгийг хэрхэн захин зарцуулж хэрхэн одоо өсгөж байгаагаа ямар асуудлууд тулгамдж байгааг бол нээлттэй ил тод мэдээллийг тавьж мэдээллийг мэдэх хэрэг хангаж хоёрдугаарт тайлагнаж одоо явдаг ийм уламжлалтай. Энэ бол ерөөсөө олон улсын хамгийн энгийн зарчим. Тэгэхээр энэхүү хоёр зарчмыг бид нар одоо ялангуяа үндсэн хуулийн одоо 6-гийн 2 дээр туссан тэр стратегийн ордууд дээр бид нар хамгийн түрүүнд хэрэглэх ёстой. Олон нийтийг бид нар нэгэнтээ тэдний өмч учраас мэдхэрхээр нь хангаж хоёрдугаарт тайлагналын процессыг одоо бид нар хуулийн дээрээ тусгаж жил болгон улсын хурлаар оруулах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. За тийм учраас та бүхэндээ одоо энэхүү намрын чуулганаар өргөн барих хуулиа та бүхэндээ танилцуулъя. За энэ бол та бүхэн нэрнээсээ маш ойлгомжтой. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтамлын орд ашиглалтын ил тод байдал тайлагналын тухай одоо хуулийн төслийг боловсруулад одоо олон нийтээс одоо санал дүгнэлтийг нь авахд бол бэлэн болсон байна. Тэгэхээр энэ бол ер нь бол маш энгийн. Нэгсэндээ нэгэнтээ стратегийн орд үндсэн хуулиндаа тусцсан. Энэ стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож гин үү? Мэдхэрхээр хангагдж гин үү? Тэгэхээр энэ үндсэн хуулийн эрх зүйн орчныг бүрдүүлэгч анхдагч хуулийн төсөл гэж ойлгож байгаа. За тэгэхээр нэгэнтээ одоо энэ газрын доорх баялаг тэр дундаа стратегийн ордууд төрийн нийтийн өмч буюу ард түмний өмч учраас ард түмний өмчийг хэрхэн захин зарцуулж байгааг ард түмэнд нь тайлагнах энэ хурал бол энэ тайлагнал бол ард түмний илч төлөөлөгч гэж яригддаг улсын хурал дээр явагдах ёстой. Тэгэхээр нэгдүгürt стратегийн ордууд мэдээлэлээ ил тод болгох ёстой. Яг нээлттэй компани шиг яг Хонконгийн хөрөнгийн бирж дээр, Лондонгийн хөрөнгийн бирж дээр, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр
одоо шаардлагыг хангаад мэдээлэлээ хувьцаа эзэмшигчтэй нээлттэй илт тод тавьдаг шиг энэ зарчмыг биелүүлэх ёстой. Хоёрдугаарт энэ нээлттэй болсон тэр тайланг тухайн жилдээ хэрхэн ажилласан, хэрхэн захиран зарцуулсан, хэрхэн үндсэн хуулийн 6-гийн 2-ыг биелүүлсэн энэ тайлангаа улсын хурал дээр жил болгон хаврын чуулганд нэг удаа ирж тайлагнах одоо үүргийг хүлээнэ гэсэн үг. Нэгэнтээ одоо олон нийтийн өмч бол тэр өмчийг одоо тухайн захиран зарцуулж байгаа процесс маань ил тод нээлттэй явж тайлагнах процесс заавал гарах ёстой. Тийм учраас энэ стратегийн ордын ил тод байдал тайлагналын тухай одоо хуулийг одоо инхүү утгагүй өргөн барих гэж байна. За тэгээд энэхүү хууль дээр та бүхэн өөрсдийн санаа оноо байх юм бол бас хуваалцаараа. За тэгээд ер нь өнөөдөр Монгол улсад тулгамдж байгаа за ялангуяа бидний явж байгаа энэ хаалттай хаалхны цаана явсан тэр их хулгай, тэр их мэдээллийн тэнцвэргүй байдлыг цогцоор нь шийдэх за үндсэн хуулийн 6-гийн 2-ыг бас эрх зүйн орчинг бүрдүүлж амьлуулах бас нэг чухал хуулийн нэг болов гэж бодож байгаа. За энэ бол ерөөсөө олон улсын одоо хамгийн сайн жишгийг, сайн зарчмыг нээлттэй кампани одоо Хонконгийн, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр явагдаж байгаа энэ зарчмыг буцаад Монголын хөрсөн дээр буулгаж стратегийн ордуудын ил тод байдлыг хангах одоо бас нэг том агуулга болно гэж ойлгож байгаа. Тэгээд та бүхэн өөрсдийнхөө санаа оноо байх юм бол одоо комент хэсэгт бичээрэй.